Ливийн баруун талын Мисрата хотод босгогчид Каддафигийн армийн хооронд тулдаан үргэлжилсээр байна. Өнгөрсөн 7 хоногийн улаан өндөгний баярын өдрөөр НАТО-гийнхан Мисрата хотын төвд Каддафигийн арми байрлаж байсан гол цэгүүдэд агаараас дайралт хийсний улмаас тэд ухралт хийсэн байна. Каддафигийнхан хотын баруун хэсэг рүү ухарч тэндээс хотын төв рүү гал нээсэн хэвээр байжээ. Мисрата хотод байдал өдрөөс өдөрт улам хүндэрсээр байгаамаа. Энэ хотын жижигхэн эмнэлэгт шархацсан хүнээр дүүрсэн бөгөөд үгээр хэлхийн аргагүй хүнд байдалтай байгаа гэж босгогчид ярьж байна. НАТОгийн байлдааны онгоц Каддафигийн цэргийн чухал объектуудыг онлон агаараас бөмбөгцсөөр байгаамаа. Өнгөрсөн даваа гарагт Каддафи НАТО дайралт хийсний дараахан Триполи хотын телевизээр гарч үг хэлжээ. Харин Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони Ливд болж байгаа дайны талаар авч байгаа цэргийн арга хэмжээгээ үргэлжлүүлэн явуулахаа мэдгцээр байна. Италийн агаарын зэвсэг түвшин Ливийн иргэний дайнд хөндлөнгөөс шууд оролцохоор боллоо. Энгийн иргэдийн амь насыг хамгаалах зорилгоор цэргийн гол объектуудыг бөмбөгтнө гэж Италийн ерөнхий сайд Берлускони засгийн газраас мэдгдлээ. Сайхан болтол Итали улс өөрийн колони орон байсан Лив улсын иргэний дайнд ажиглагч болон тагнуул дуршилт хийх замаар оролцож байсан юм а. Ром хотод байлдааны онгоцуудыг бэлэн байлгах арга хэмжээ авч эхэллээ. НАТОгийн орнууд болох Англи, Франц зэрэг улсууд Итали улсыг Ливд явуулж байгаа цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байсан юм а. Энэ шийдвэрийг гаргах хүртлээр Италийн засгийн газар холбооны бүгд найрамд Герман улсын адил Ливийн дайнд оролцохгүй гэсэн байр суурийг баримтуулж байсан.